Бодитоор амар гоё харагдаж байна. За сайн уу залуусаа. Хэрвээ анзаарсан бол би өнөөдрийн бичлэгээрээ ганцаараа биш, зургуулсан байгаа. Тийм. Харж байгаа шин манайд им 5 ноёнтон хүрэлцэн ирсэн байна. Тэгэхээр өнөөдрийн амталж үзэж байгаа энэ ундаа манд болохоор Hata брендийн Ramune гэдэг юм Япон ундаа байгаа. Ингээд энэ ундаанаас бол ийм 5 төрөл байна. Ингээд. За тэгээд тус бүрд нь танилцсанаа. Шилэн бөмбөлөг байна уу? Тийм ээ, шилэн бөмбөлөг байхгүй. Тэгэхээр энэ ундааг яавал шилэн бөмбөлөгтэй болтгийг хэдүүлээ одоо турш үзэх болно. За жоохон ингээд зайчилж байгаа. Вэ. Шү. Тэгэхээр хэдүүлээ гүзээлзэгний амттай Рамунегээс эхэлж ууж үзцгээе. Юуны төрөнд энэ ундааг бол ингэж задлах юм байна. Задлах арга нь хэм бол ерөөсөө их амархан. Сил буюу одоо энэ гадна талын тэлгэрүүтийг аваад тэгээд дараад онгойлгоно. Ингээд. Оо, нэг юм унтсан шүү. Энэ юу вэ? Энэ нь ингээд сул ирд юм байна. Оо, энэ дээр ийм марбл буюу ингээд шилэн бөмбөлөгтэй юм байна. Харж ийн залуусаа. Шилэн бөмбөлөг нь яг эрэхтэй бол ингээд дотор нь биш дээр нь байдаг юм байна. Ингээд энүүгээр нь дарж онгойлгох нь л гэж яах шүү зурган дээрээ. Чадах юм болоо да. За би жаараа онгойлгоотээ. One eternity later. Яа, газ донданы чимээ сонсогч энэ хөөс харж байна уу? Түрүүн хоосон байсан одоо ингээд дотроо шилэн бөмбөлөгтэй болчлоо guys. Тэгээ түрүүний амсар дээрээс нь шилэн бөмбөлөг нь ингээд доош унаад тэгээ энэ нь нэгдэнгүүтлээ дотроо шилэн бөмбөлөгтэй болчлоо. Тэгэхээр ийм стакан дуун. Энэ ингээ архины рүнг шиг харагдаж байгаа боловч стакан архины рүнгэлтэй. Гэтэ би стакан болгож ашигламар байна. Тэгээд ийм гоё өнгөтэй ундаагч нь нэвт харагддаг юмд бол гоё бидтэй гэж бодоод. Оо, сан буцлаад тэнгүүтлээ. Энэ доторх ингээ шилэн бөмбөлөг нь одоо илүү татарагч. Ундааныхаа савны дизайн болохоор өөр юм. Нэг тал нь зүгээр л юм. Нөгөө тал нь болохоор ийм хөрхөн хуруугаар ингээ хавчсан юм шиг ховлтой юм байна. Энэ ховл нь яадаг вэ гэхээр энэ талаар нь ундаага аягалах юм бол шилэн бөмбөлөг нь ингээ дундаа очиж гатчихна. Энэ ховл дээр нэрэд ингээд аягалж хахад ямар сад болохгүй. Япон амттан ингээ ундаа мандаанууд нэг тийм дизайн айгуу сонирхолтой байдаг тий. За тэгээд ингээ гүзээлзэнтэй төрлийнхэн хувьд болохоор 8.5 гэдэг өгчхий. Дэжгүй юм байна. Гэтэ дараагийн ноёдод бас боломж олох хэрэгтэй. За тэгээд дараагийн ноёнтон бол аннаас буюу хам боргоцоотой төрөл нь байна. Ингээд задарчжээ. Дээрээс нэмээд задлж. Энэ шилэн бөмбөлөг байгаа зү. Амсар дээр нь одоо энэ ингээд доошоо унана. Гой ASMR хий энтер гэж боддог байхгүй ингээ юм задлж байгаа юм чинь тий. Юун тийгэх энийг бараг онгойлгох зэвэл их юм амар хэцүү онгорд юм байна. За бич зөрөх хүрдгвэ. Амар юм болох гэдэг нь зөрөх хүрдгвэ энэ чад. Яа, дэлбэрчлээ манайхан. Гэтэ би бэлтгэлтэй байсан юм ширээн ялчаар аваад ирсэн. Дорн нарчаач штэ. Сонин унартай дээ шүү надаа. Дотор шилэн бөмбөлийг хардаа. Би ч одоо хэдүүлээ нөгөө ховлгүй талаар нь хийж үзье. Гайгүй. Бүр яг амар хүчтэй далайгаад шууд ингээ амруугаад тонгоолгож унгот ялах нь гарах байх л та. Төлөө урагшаа. Яг нөгөө үнэрч байгаа шиг амттай байна. Хам боргоцож уг нь нэг тийм гоё те. Хам боргоцойлог үнэртэх ёстой шүү дээ. Энд гэсэн чи ерөөсөө тийм хам боргоцоо шиг үнэртэхгүй байна. Угаалan бод шиг үнэртэй байгаа. Уучлаарай ноёнтон. Гэтэ та ерөөсөө хам боргоцоо шиг амтагдахгүй байна. Тэгэхээр миний танд хүндлэгээ бол 10-аас 4 оногийн. Зэмэнд дараагийн ноёнтон бол ногоон өнгөтэй мелон. Мелонтэй төрлөнд байгаа. Тэгээ интернетээс яг Рамуне ууж байгаа хүмүүсийн бичлэг үзэхээр хүмүүс мелонтэй төрлөнд нь хамгийн дуртай байгаад байсан. Хэдүүл одоо яагаад дуртай байсныг нь
шалгая. Амсаж үзцгээе. Ногоон багаз хэдүүлгийнхаа түрүүнээс хойш нээсэн нь ингээд дандаа юм өнгөхгүй ийм хэлбэртэйсэн. Энэ болохоор ногоон өнгөтэй. Доотлын ундан нь ямар ч ялгаа алга тий. Адилхан ингээд шилэн бөмбөлгтэй. Адилхан л юм ялгаа ахгүй. Тэгэхээр дээдлийн ийм онгойлгодог юм нь болохоор ийм ногоон өнгөтэй юм байна. Тэгээ дотортлын онгойлгодог юм нь бол нэг ялгаа алга. Зүгээр л юм нэг нь өнгөхгүй нөгөөх нь ногоон өнгөтэй. За хэдүүлээ тэгээд энэ хөрхөн ногоон өнгөтэй онгойлгодог юмараа. Ногоон өнгөтэй рамон нэгэ онгойлгож үзье та одоо. Ир бэр шаардсан Ир хүний шандас шаардсан. Хүү евро яхаар ир бэр гэдгийг юу н им бэр гэж болтгом. Тлээл шүү дээ. Oh no. Яагаад бүгд дэлбрээд байгаа юм бэ? За тэгээ алан болж Милана ямар шисэн задлаа. Милантай рамоны. Одоо юу их вэ? Амсаал үзье. Түрнээс шаарчих чинь. За, түр. Би уус малчуртай амарлаг бэлтгэлтэй үзэж байгаа сте. Дэшээ цацарч шин. Энэ ч гэсэн яг үндэ уудаг юм шиг амтагдахгүй л шүү. Нэгтээ мэдэж явах юмнаас ингээ гоё хүмүүсийн ингээ дурыг хөдлөсөн гоё үнэр гардаг штеп. Энэ сүүлийн уусан хоёроос л тэгж гарахгүй байна. Яг ингээд хүн дуулгачаад ямар төрөлтэй вэ гэдгийг таагаар их юм бол тэр хүн хизэж таахгүй заяа. Ягаад гэвэл энэ ч гэсэн яг ингээд мелон шиг амтагдахгүй байна. Түрүүний хам бургацаагаа бодвол ярэ ууж болохоор дэжгүй юм. За тэгэхээр миний мелонтой ундан дөх оноо гэх юм бол 10-аас 7. За дараагийн манай задлах 4 дахь залуу бол залуу задалдаг болж байгаа юм аа. Ямар амар юм бэ? Энэ дүрсийг үзэхгүйгээр миний ярьж байгааг дангаар нь хүмүүс сонсох юм бол цагдаа дуудсан шүү. За тэр ч яах вэ? Энэ болохоор бусдаасаа арай ингээд содно. Яагаад гэх юм бол та нар харж байгаа шил нэгдүгээрт өнгөхгүй. Ямар ч өнгө байхгүй. Хоёрдугаарт зураг мураг арай өөр юм. Жимс мимсний амттай биш. Юуны амттай гэдгийг мэдэхгүй байна. Тийм болохоор надад ингээд сонирхолтой санагдаад авсан юм л та. Шууд задлал амсаад үзье. Тэгээ ямар ч байсан миний ойлгосноор болохоор ингээд энэ рамонын дотроо шилэн бөмбөлгтэй байдаг шалтгаан нь ундааныхан амсар дээр нь очиж тогтчд юм байна л да. Тэнгүүтлээ яг ингээд хажуу тийшээ дэлэлха дуугаагүй үед ерөөсөө ингээд газын гаргадаггүй. Тэгэхээр энэ газан гарахгүй шинээрээ байж идэг гэсэн үг. Тийм даваа тал үүсэх гэж үзсэн юм шиг байна. Хэдүүлээ чин жирийн газтай ундаа задлаа тавьчингууд хэсэг хормын тараа газ нь гарчдээ штэ. Тэгэхээс сэргээлж ингээ шилэн бөмбөлгтэй хийдэг гэж байгаа байхгүй юу? Яг нь энэ нь тэгээ нэг талаараа маркетинг л баха л да. Subscribe дараарай залуусаа subscribe. Яах. За бити дээвэр доошо буугаарэ. Оо болцсон. Дээвэрчсэн би өөрөө болиулчлаа. Яхтар онгодог ундаанууд вэ? Чаваас миний гар нэхээ хардаа. За тэгээд ууж үзтгээ. Ямар ч өнгө байхгүй. Өнгөгүй газ таванда. Ирүүлч юм уу тий? Энэ үнэхээр том боломжийн амтагдж байна. Бүр үнэхээр боломжийн амтагдж байна. Яг тийм дан спрайт чиг. Гэтэ ялгаатай цаана нэг тийм жоохон гээд тоорын амттай ч юм уу арай нэг тийм зөөлхөн гоё амтагдаад байна. Ер нь л боломжийн дэжгүй. Гэтэ энийг яг юуны амттай гэдгийг шууд хэлж чадахгүй нэ. За тэгэхээр манай сүүлийн залгын ноён том бол бэж гараа. Блубери чи монголоор нэрсний амттай. Тийм тэгээд энэ дээр нь ингээд монгол заавар байгаад байгаа. Энийг ягаад хамгийн сүүлд ууж байгаа вэ гэхээр өнгийг харахад бол ер нь л надад ингээ хамгийн сонирхолтой санагдсан нь. Тийм болохоор ингээд үлдээж байгаа хамгийн сүүлд ууж үзэх жаамаа. За чураг та нар энийг яаж задлтгийг мэддэг болсон билүү дээ. Ер нь энийг авах хэрэг байхгүй юм биш үү? Яг байгаа л та. Гэтэ ингээд энийг нээх болгонд авах хэрэг байхгүй мэн. Ягаад гэвэл надад угаас ингээд өмнө нь авсан амар улам байгаа. Гарын болтлол үзэж шүү. Лайка дараарай нэцэдэ. За, дэврэхгүй шүү нана бэр. Зүйтэй. Дэвэрсэнгүү. Бид нар чадлаа.
Монгол яллаа. Доторх бөмбөлгөн нэг юм байна. Харж гин үү? Ундаан цэнхэр мөртлөө. Зураг нь чинээлийн өнгөтэй. Oh my god. Аскаски пацанаски. Шил арчиг шингэн ухаж байгаа юм шиг харагдаад бах юм. Энэ шил арчиг шингэн биш шүү. Энэ болохоор юм ундаа шүү. Ваа. Энэ амар гоё амттай байна. Ер нь бол нэг тиймэрхүү жоохон сонин талд үнэртэй. Гэтэ тэр нь арай нэг ундаа ширхүү үнэртэй. Би ихтэй зургийг анхаарчаад усан үзмийн амттай юм болов уу гэж бодчихсон чинь нэрсний амттай гэж байна. Тэр нь бол амтны хувьд аюу дээжгүй юм байна. Яг нэг тийм миний таалдаг амт байна. Миний өөх үнэлгээ гэх юм бол 10-аас 9-ийг өгнө. Гүзэлсэнтэй төрөл нь болохоор ингээд ер нь бол арай жоохон ингээд байдгал нэг амттай байсан бол нэрсний амттай нэг тийм дандаа байгаад байдгүй каст ундааны амттай байла. Угаасаа тус нь амсаж үзсэн болохоор тус нь үнэлгээ өгсөн. Тэгэд одоо яг энэ тавыг ингээ хооронд нь харьцуулаад үзэх юм бол харин нь штэ. За ийшээ сайн нь ийшээ муу заяа. Тэнгүүтлээ яг миний тааламжийн хувьд хамгийн таалагдсан энэ юм болов. Эсвэл энэ ч юм уу. Энэ хоёр ер нь ингээд их ойролцоо. Ингээд солилцдог ч юм уу. Тэгээ энэ нэрээ гайгүй бодогч байдсгүй юм чинь нэг энэ хавь. Тэг дараа нь мэдээж гүзээлсгэн тань орж ирнэ. Тэгээд энэ хоёр төрөл нь болохоор надад нэг тийм ерөөсөө ингээд уудаг зүйл шиг санагдахгүй ингээ үнэрнээсээ ахуулаад жоох ингээ дуух хүсэл төрөхгүй байгаад байгаа байхгүй юу. За нэг юм уу та. Ингээд 1 дээр байр, 2 дахь байр, 3 дахь байр, 4 дахь байр, 5 дахь байр. Нэг юм 5 ундаа ууж үзлээ. За тэгэхээр өнөөдрийн бичлэг маань энэ төрөд дуусах болоог байгаа. Одоо хэдүүлээ бэ штэ. Яг энэ рамуне гэдэг энэ ундаагаа ашиглаад амттан хийж үзнэ. Миний хийх гээд байгаа крем сода гэдэг амттанд нь болохоор хүмүүс ямар ч гэсэн мелантэй төрлөөс нь ашиглад юм бэлээ. Тэнгүүтлээ нэг юм гой шилэн савнд хийгээд байдаг. Гэтэ би тэгэл гэртээ байсан гой нэвт харагддаг стаканыг авчирсан л та. Тэнгүүтлээ мөс хэрэг болно. Би юм хөөхөн зүрхийн хэлбэртэй мөс авчирсан. Тэнгүүтлээ ундааныхаа дээрээс ингээд бүр хий цагаан хэлбэртэй зайрмаг нэмдэг гэж байгаа байхгүй юу? Би тэр зайрмгийг нь ингээд стандартаар орлуулахаа шийдсэн. Тэгээд бас cherry on top гихчээр ер нь бол жинхнээсээ cherry нэмнэ. Манай cherry байгаа. Тэгээд турш үздцгээ юмнуудаа хайлахаас өмнө биний турш үздцгээ албаар ингэсэн. Хэрэг харж байгаа юм бол ингээд ундаа байгаа мөртлөө ундаа гарахаа бэлцээ яад үл нэг шилэн бөмбөлгөн очиж хаацсан. Жээсээ бүгдийг л хийчлээ шүү дээ. Тэгээд одоо юм мөснөөсөө хийндээ. Им хөөрхөн зүрхийн хэлбэртэй мөс би уух болохоор зүгээрээ санаа зовлтгоо. Би хүрээд би л уун. За гурыг хийчээ. Бастанда мөс хийцэн. За мөс хийснийхаа дараа нөгөө нэг зарим нь хийн. Дэлгүүрт ганц үлдсэн байсан заримыг нь авсан. Тэгсэн чи юм шилжиж чсан ирсэн. Гэтэ зүгээр манай халбага юм бүр хий болохоор хэдүүлээ өөртөө сайхан бүр хий зармаг гаргаж ирнэ. Унгац. Тэгээд бичлэг дуусны дараа олоод цэвэрлжөө. Уг нь санаа нь бол ингээ бүр хий халбахтай чинь халбахаараа авахта бүр хий буух юм болов. Ямар гоё харагдчихэйна. Биш. Дан шиг уух юм дээр дэлхийлгэж харуулахаар жоохон тэнийг юм байна. Дуус чинь нэг мас харуулъя заяа. Чериг аваад ирээ. Чериг гэж нэг ийм зүйл байна. Хотлоо. Манай гэрт байсан черинүүдээр чериний хандмал хийгээд тавьчих. Тэгэхээр н оронд нэг ус узам аваад ирлээ. Гэхдээ надад итэг ус узам тэр черинээс хамаагүй гоё юмттай. За юу. Надад зүгээр л итэг. Ингээл cherry on top. Ус узам on top. Вау. Нөгөө нь ингээ бодитоор амар гоё харагдаж байна. Энэ ялч ингээ сэрүүцгтэй уудаг ундаа учраас мөс нэмэд уухаар бүр үнэхээр nice. Одоо заримгийн нийтэд үзье. Бүр ямар гоё амтгч байна. Хардаа бүр ингээ ногоон өнгөтэй хөөс бодлоо явуулсан. Нөө заримг. Хөөс муухан байна. Зарим гоё юм байна. За тэгэхээр би өөрийнхөө хийсэн энэ хүрхэн амттандаа крем сода гэдэг нэр өгнө гэж. Угаасаа тийм нэртэй заяа. Тэгэхээр энэ амттандаа бүр 10-аас 10 өгнө. Ягаад гэвэл би шин түрүүхэн л мелантой ундаг нэмэр голч хилээд байсан шүү дээ.
Яг энэ амттанг нь хийчээд ингээд холио дуусан чинь бүр яг ингээд утга учир нь гарч ирж байгаа юм шиг хамтагч байна. Тэгэхээр guys, бичлэгийн энэ хүртэл үзсэнд баярлалаа. Тэгээд хайртай шүү.